Сайн байна уу? Тулгаа байна. Манай гэрт тавтай мөрөл. Намайг Ган Тулга гэдэг эхнэр 2 хүүгийн хамт амьдардаг. За гэр бүлээрээ амралтын өдөр бол ер нь бас сайн унтахыг хичээдэг. Ер нь босод өдөр бол дандаа өглөөрт хүүхдүүдэд цэцэрлэгт хүргэдэг болохоор. Гэтэ ер нь бол амралтын өдөр бол хүүхдүүд бүр зөрүүд албаар бүр эрт цэрээд гэж ер нь сайн унтж чаддаг. Тэгэл босоод ерөнхийдөө бол ахаа дулаахан үед бол ойрхон парк ордог. Парктай ойрхон учраас ер нь тэгэл хүүтэн мөтөнд бол гэртээ тэгэл хоол хийж идэл тэгэл ер нь бол кино мань үзээд ч юм уу те. Тэгээ кино үзэн гэхээсээ илүү амтны сууг их үзнэ. Хүүхдүүдийнхээ үздэг юм байл одоо үздэг болж шүү дээ те. Яг хоо их нэртэйгээ сүүлийн үед жоохон дурлаж хийж байгаа зүйл хөгжим микслж үзэх гэдэг одоо DJ гэж бас юм шиг. Зүгээр ингээ хоббигоороо зүгээр ингээ хөгжим миксж үзэх гэдэг. Тэгэл хөгжим жижиг хөгжим авсан. Зун бол ер нь хэд хөдөө гадаа их явдаг. Би өөрөө нөгөө загсан явах их сонирхолтой. Загсны хоббитэй. Энэ бол манай том өрөө. Тэгээд бас айгүй жижиг галтгаатай хамт байдаг. Бараг жилийн өмнө л бид нар засвар бас нэг хийсэн. Тэгээд бас нэг ийм автом тавиад бас амхандаа бас лаг юм ялгаралтай болох гэж харагдуулж байна тий. За энэ ингээд манай одоо муухагаас хамгаалдаг маск байна. Манай нэг Англид байдаг ах эгч байранд орсон гэд бид хоёрт ингээд гурыг явуулсан. Гуруулаа ингээд бас өөр утгатай юм шиг хэлээ. Хамгаалт ингээ муу зүй юмнаас хамгаалдаг. Тэгээд энэ үүдээс нь орж ирж байгаа бас монголч нэг тэгдэгчтэй үүд рүүгээ харуулж юм яадаг гэл тиймэрхүү. Тэгээд энэ ингээд миний яг цуглуулдаг. Энийг явандаа арай өөр ингээ жижиг ингээд юмнуудад ингээд хийх гэж. Тэгээд эндээс надад энэ Японы Дарума гэдэг энэ бурхан байдаг. Тэгээд энэ айгүй олон төрлийн бурхан байгаа. Ингээд эрүүл мэндийн, аз жаргалын, эр зоригийн ингээл. Тэгээд цаанаасаа энэ нүд нь ингээд нөгөө байхгүй өгдөг гэсэн үг. Одоо хүн авахтаа. Тэгээд хүн хүслээ биелүүлээд ч юм уу ямар нэг юм болохоор нүдийг нэмж зурдаг өөрсдөө. Тэгээд би бас ингээд зурцсан байгаа. Зүгээр хар балаар. Цаанаасаа зарагдахтаа нүд байхгүй. За маа намын сан. Тэгээд одоохондоо амар жижигхэн баа да бараг дахиад энэ шиг дахиад баг 4 секцж орохоор ном баа балкон руу гаргаад. Тэгээд хуучин нөгөө номын сан байхад бол нэлээд том номын сандаа. Бас эдрийг бол ерөнхийдөө л одоо тогтмол уншдаг ном. Одоо жишээлбэл энэ SEO стратеги энэ гэж. Сүүлийн үед бол энийг хүүхдүүдэд бол ер нь Монгол ардын үйлдвэрүүдийг бол уншиж өгдөг. Тэгээд өөрөө бол энэ сүүлд нэг юм кофе өрхөөс өмнө гээд цаг хугацаагаар аялдаг кофе шоп. Энэ тухай гоё ном уншиж байгаа. Тэгээл ерөнхийдөө бол гэлэмэрхүү ойр уншдаг номнуудаа тэнцэнэ тавьсан байна. За энэ бол манай коридорын хэсэг байна. Тэгээд нэлийн юм эд хууль оргиод тахаа юм шиг санагдаад тахаар энэ чи гэр бүлийнхаа зургийг тавьсан. Тэгээд энийг чинь сүүл жилийн өмнө авахгүй боллоо. Яг хүүхд нөгөө үсийг авдаг шүү дээ. Тэрнээс өмнө хүүхдүүдтэйг авахгүйс тэгээд бас их гоё зураг харцгаа. Тэгээ энэ зураг болохоор манай том төрөөдөг битээр бас манай найз гуугаал туулын бургасанд очиж авахгүй л хүлээ. За энэ манай хүүхдийн өрөө. Тэгээ нөгөө хүүхдүүдтэй уулна эн чинь анх ормор засаж өгөө нөгөө тусад нь унтуулах гад тэгээд ормор засаж унтах тусдаа унтахгүй тэгээд заа. Тэгээд ингээд энэ чинь бол ингээд тоглоом хөглөрөөл. Өнөөдөр бас арай гайгүй та нарыг ирнэ гэдээ бас ингээд жоон цэгцэлсэн байгаа. Тэгэхээс бас энэ чинь ингээд мин асгацсан юм шиг л юм байна шүү дээ өглөө. Тэгээд энэ майхан зайхан руу бас орж унтна. Одооноос нөгөө бас майхан зайханд унтвал хөдөө гадаа авч явахд бас тий тасах зориулт.
Ер нь шинэ жилээр сүүлийн баг 3 жил Монголд байгаагүй. Дандаа гадагшаага явцдаг. Яг 12 сарын 20 эдэн гэж явуулаад бид нар манай эхнэрийн хоёр их чинь Францд байт. Одоо 3 их чинь гурлаа Францд амьдардаг. Тэгээд тэднийд очтیں۔ Тэгээд ингээд амар олуулаад цугладаг тэнд. Тэгээд манай англиас бас манай их жирэн нөхрөм хүүхдүүдтэй. Тэгээд тэнцээ бөөнөрөө том ширээ тавьж суугаал бөөнөрөө шинжил. Ер нь баярыг ч айгу олуулаа гаргах айгу гоё гэр бүлээрээ тэгэл гоё буузаа хийгээл салаадаа хийгээл те. Тэгэл мандрин үнэртэл ч юу амар гоё шууд шинжил бодогдол. Тэгээд нөгөө Европод ч юм бол юу гэдэг нөгөө бэлэг солилцдог тийм заншилтай шүү дээ. Нөгөө гацуурныхаа доор ч юм уу бэлэг энтрээ тавиал нэгэндээ нөгөө аварт нь хүсэжсэн юмыг нь авч өгсөн. Тэгэл хүүхдүүд төр тусмаа хараал айгу гоё баярлал. Тэгээд битээр ч гэсэн ихнэр битээр бас ингээл бие юм бэлэглэн. Гэр бүлийн аз жаргал гэдэг нь ер нь л гэр бүл хамтдаа л байх хамгийн гоё гэдэг. Ямар ч үед ер нь баяр гунигтай үед ч тэр янз бүрийн тохиолдсон ч тэр ер нь хамтдаа тэгэл нэгнийхээ нөгөө чадахгүй байгаа ч юм уу нэгнийхээ одоо болохгүй байгаа зүйлсийг зас залруулах ч байдаг юм уу те. Энэ өөрөө л яг гэр бүл. Univision-тэй хамтдаа жаргалтай.